За өнөөдөр өгшин та бүхэндээ 6 талтай глош шүпгийн нэмлэгрийг хэрхэн байгуулах аргачлалыг тайлбарлах гэж байна. За 6 талтай глош шүп гэдэг маань ерөнхийдөө одоо бидний нэрлэж занснаа загсан хэлбэрийн хорвоотой гэж нэрлэгддэг ийм төрлийн үгийг хэлдэг. За талуудынхаа хувьд 8 талтай, 4 талтай, 6 талтай, 12 талтай, 24 талтай гэх мэт одоо хэдэн ч талтай байж болдгоор онцлогтой. За өнөөдрийн жишээ болгоод бүгдээрээ 6 талтай глош шүпэг хийх зааврыг үзье. За суудлын өндөр 20 см, бэлхүүсний тойрог 102 см, үзэгний тойрог 106 см, ерөнхий өртөг 57 см байхаар бүгдээрээ юу бүгнийхээ байгуулалтыг хийе. За 6 талтай байгуулж байгаа учраас энд бид нэр зөвхөн нэг талын үлгэрийн бэлтгэхэд материалаа 6 давхралж тавиад эсэгхэд одоо 6 тал маань бэлэн болно гэсэн үг юм. За тэгэхээр мөн түрүүчийн адил эхлээд бүгдээрээ за нугалж бэлтгэсэн даавн дээрээ даавныхаа урд өрмөгт перпендикуляр байхаар юу бүгний бэлхүүсний шугамаа байгуулъя. За үүнээс доош 20 см өгцөгний бүслүүрийг байгуулъя. За юу бүгний бүслүүр, бэлхүүсний бүслүүрээс доош 57 см. За хормон бүслүүрээ байгуулъя. За эдгээр 3 бүслүүр маань за мөн ялгаагүй, шулуун өбөгтэй ялгаагүй, гуруула нуугсны ирмэгтэй перпендикуляр байна гэдгийг мартаж болохгүй. За үүний дараа бүгдээрээ нугалсан даавууга 2 тэнцүү хэсэгт хуваая. За бидний нугалсан даавуу маань 21 см байгаа учраас 2 тэнцүү хэсэгт хуваагаад өгье. 10, 10-ны, 10-125 дээр 2 тэнцүү хэсэгт хуваалаа. За одоо бидний глош шүпгийн суур тор маань бол энэ болж ирж байгаа. За энэ бол бэлхүүсний бүслүүр, өгцөгний бүслүүр, хормон бүслүүр, глошийн талын гол шугам гэсэн нэрлэгээ хэсэг байна. За одоо энэ бүгдээрээ өгцөгний хэмжээг тооцож гаргаж өгье. Үүний тулд өгцөгний тойргийг өгцөгний тойрог дээр сулын нэмэлтийг нэмээд энийг 6 тэнцүү хэсэгт хуваагаад гарсан хэмжээг 2 туваана. За өгцөгний тойрог маань жишээн дээр 106. За сулын нэмэлтээ бүгдээрээ за ерөнхийдөө 100-ны улиралд нэмгэн хувцсан дээр өмснө гэж тооцоод сулын нэмэлтээ 1 см байхаар тооцоод за 6-таа хуваагаад дахиад 2 тооч өгье. Хахад 8.9 см гарч ирнэ. За энэ хэмжээг бид энэ 8.9 см-ийг хаана тооцож авах вэ гэхээр өгцөгний шугамн дээр тооцож авах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өгцөгний бүслүүр дээрх юу бүгнэмээ өргөний хэмжээ гэсэн үг. За яг энэ адилаар бэлхүүсний шугамн дээр ямар өргөнтэй байгааг мөн тооцож гаргая. За мөн томьёог бичвэл бэлхүүсний тойрог дээр сулын нэмэлтийг нэмээд 6 хуваагаад 2 туваана. Бэлхүүсний тойрог 102, сулын нэмэлтийг 1 см. За энэ тохиолдолд шулуун өбөг шиг танаас байхгүй учраас танаас нэмж өгөхгүй байгааг та бүхэн анхаараарай. За 2 туваана. За тооцоолыг хамтдаа хий. 103, 6 хуваагаад дахиад энийг 2 туваахаар 8.858 буюу ойролцоогоор 8.6 см гэж байна. За 8.6-гаа голын шугамнаас мөн 2 тийш нь таслаа. Авнаа. За юу бүг маань доошогоо өгцөгний шугамн дээр өгцөгний шугам маань перпендикуляраар бууж өгнө. Өгцөгний шугамнаас доош.
За юбг загвараасаа ингээ харахад хормон хэсэг нь бага зэрэг одоо дэрвгэр байхаар бид хийж өгч байгаа. За тийм учраас за ерөнхийдөө хормоноос дээш нэг 17 см-аас эхлээд одоо дэрвэлтийн хэсэг буюу талстын хэсэг юмна гэж тооцох юм бол 17 см-т шулуун татаж өгөөд энээс 2 тийш нь дэрвэлгэх хэмжээгээ тооцож өгнө. За 1.5 байхаар бүгдээрээ загварчилж өгье. За энэ дэрвэлтийн хэмжээ, за дэрвих өндрийн хэмжээ бол юунаас хамаарах вэ хүүхдүүд? Мэдээж загвараас хамаарна. За энэ хэмжээг бүр их хийж өгөх юм бол дэрвэлт нь илүү том болж өгнө гэсэн үг. За бэлхүүсний шугамн дээр олсон цэгээ мөн морин шугамын тусламжтайгаар өгзөгний бүслүүртэйгээ морин шугамаар холбож өгнө. За энэ захиалагч маань ерөнхийдөө биеийн харьцааны хувьд дөрвөлжин сэлвэйттэй байгаа учраас за энд бараг л одоо шулуун шугамд холбогдож байгааг та бүхэн анхаарах хэрэгтэй. Хэрвээ бэлхүүс хэсэгтээ нарийн одоо жишээ нь би энд зурж үзүүлье л да. За бэлхүүсний тойргийн хэмжээ 70 хэдэн сантиметр өдөртөө бол ойролцоогоор энд орж ирнэ. За тэгэхээр бид яаж холбох вэ гэхээр энэ морин шугамны овгор хэсгийг өгзөгний дээдсэг дээрээ тааруулаад ингэж холбож өгөх хэрэгтэй байна. За би тасархай шугамаар зурж харуулъя. За ингэж холбогдож орж ирэх хэрэгтэй байна шүү дээ. За түрүүн бид нар шулуун өвгөн дээр бол ташааны өргөлтийг дээш нь авч тооцож байсан бол одоо голын шугамны дагуу буултыг хийж өгдөг. 5 мм-ийн буулт хийж өгдөг. За энэ буулттайгаа талстынхаа хоёр талыг мөн ялгаагүй морин шугамаар холбож өгнө. Энэ хоёр талын морин хэлбэр нь ижилхэн байх ёстой гэдгийг анхаараарай хүүхдүүд. За хормой дэрвээсэн тохиолдолд бид хормойг дээш нь өргөж өгөх ёстой. Хормойн дэрвэлт их байх тусмаа өргөлтийн хэмжээ их гарч ирдэг. За бидний хувьд 1.5-аар өргөсөн учраас энэ нугалалтын хэмжээ дээш өргөлтийн хэмжээ харьцангуй бага гарч ирнэ. Өөрөөр хэлбэл та бүхэн харж байгаа бол энэ ташааны шугам нь энэ хормойн шугам нь перпендикуляр байхаар хайжим өргөж өгдөг. Өөрөөр хэлбэл энд 90 градус өсөх ёстой. За нөгөө талдаа хэлбэрийг мөн ижилхэн давтна. Энд 0.5 см өргөсөн бол баруун талд нь ялгаагүй 0.5 см өргөх ёстой. За би та бүхэнд энд харуулад хормойн дэрвэлтүүд илүү тод байхаар харуулж өгье. За түүнд бид нар 1.5-аар тооцож авсан бол энэ жишээ болгоод дэрвэлтийг 5 см байхаар тооцъё. За 5-ыгаа бид дэрвих өндөртөөгөө холбож өгөхөөр ийм огцом гурвалжин гарч ирж байгаа. Тэгвэл энэнд бид нар аль болохоор перпендикуляр байхаар хормойн хотолтыг хийж өгдөг. За багш нь энд тасархай шугамаар зурж харуулж байна. За тэгэхээр энэ хормойн маань шугам нь энэ биш дээшээгээ өргөгдсөн морин шугам маань хормойн доод ирмгийн шугам болж өгч байгаа гэдгийг анхаараарай хүүхдүүд. За бид 6 ширхэг 6 талтай учраас энэхүү гаргасан үлгэрээ 6 удаа эсгэх ёстой байна. За эсгэхдээ материалынхаа суур утасны чиглэлийг алдаж болохгүй. Хэрвээ материал маань хээ судалтай байх юм бол үндсэн шугамуд бол бэлхүүсний шугам, өгзөгний шугам, хормойн шугамын хэсгүүдээр хээ судал маань таарч давцах ёстой гэдгийг анхаараарай хүүхдүүд. Ташааны ойдол, бэлхүүсний ойдол, за нөгөө талын одоо талуудын оруулгын хэсгүүдэд 1 см-ийн ойдлын тавил тавьж өгнө.
Хормой нуглах хэсэгт 2-оос 2.5 см-ийн нуглах тавилтыг тавьж өгөөд үлгэр мөн бэлэн болно шүү. Анхаарал тавьсан явдал баярлалаа.